Намайг Илхам Сүрэнгийн 8 гэдэг би МЯ төрөмчт хавцад компанид Boeing 737-800 агаарын үлгийн хамтран нисгчээр ажилладаг. Ер нь бол ажлын хуваар ер нь янз янздаг шөнийн нислэг, өглөөний нислэг, өдөр ч юм уу гэл тэгэл тухайн цагаасаа шалтгаалаад нэг цаг 30 минут өмнө ч юм уу ер нь ажил эхэлдэг. Хамгийн түрүүнд операшны өрөөнд ирнэ. Бүгдээрээ нислэгийнхаа одоо мэдээлэлтэй танилцаад түшээ авна, цагаагаарын мэдээлэлтэйгээ танилцсан, тухайн өдрийнхаа бүх мэдээлэлтэй танилцаад дараа нь бүхний ажилтнтай хамт брифинг хийчихнэ. За тэгээд онгоц руугаа ороод онгоцоо бэлдээд тэгээд хүрэхэд бэлэн болсон даа. Нисэж болохын тулд тухайн улсын агаарын тээврийн салбар дахь нийцсэн сургалтанд хамрагдах ёстой. Эхний хэлж байна. За сургалтанд хамрахдаа онлайн буюу газрын сургалт болон практик нислэгийн сургалтуудад хамрагдчихэж одоо нисгчийн үнэмлэх авах эрх нь үүсдэг. Нисгчийн үнэмлэх авахд ер нь бол дунджаар 2-4 жил ч юм уу ер нь бол залуучууд зарцуулсан байдаг.